Саяхан ууланд явж байгаад нэг хэдэн тарвагтай таарлцсан. Тэгээ энэ таргануудаар нэг бичлэг хийндэ гэж бодож явж исэн. Өнөөдөр тэрийг нэг ажил хэрэг болгож байгаа. За тарваг гэдэг амтныг ер нь манайд чинь махшил гэхээс илүү өөрөөр бол нэг мэдтгүй юм шиг байгаа. За өнөөдөр та бүхэндээ тарвагтай холбоотой түүний онц сонирхолтой ганц нэг зүйлүүдийг хилээд өгөөд явчих. За ерөнхийдөө физик тодорхойлтыг нь ярих юм бол нэг тийм хар хүрэн бор үстэй бүдүүн биетэй ер нь бол мэрэгч амтын гэж ойлгож болно. За тэгээ жижигхэн хөрхөн дугуйж ихтэй өтгөн одоо тэ үстэй өргөн гушуутай. За нэг 15-аас 20 см урт сүлтэй, урд хөлөндөө 8 хуруутай, ар талдаа 10 хуруутай ийм хөөрхөн одоо сарвуутай амтан байдаг. За урт нь бол нэг тэгээ жижиг томоос шалтгаалаад 45-аас нэг 70 см урттай. За ойролцоогоор нэг 4-8 кг татдаг ийм л нэг одоо хар нүхэнд амьдэрдэг мэрэгчин амтан байгаа. Ерөнхийдөө ингээ холоос хараад энэ нэр юм байна, тэр нь юм байна гэх ямар ч одоо тийм боломж байхгүй барьж авч ээж наагур цаагур юмыг шалгаж ээжэл ирэмийг нь ялгана. Ямар газар яаж амьдрээд идэм бэ гэж хүмүүсээс сонирхож бодвол за яг хэвдээ нэг 1200-аас 3000 метрийн хооронд одоо тэ уул хад болон эсвэл тэгш тал дээр өөрийн гэсэн сүрэг колониг байгуулж одоо эдгээр тарваг гэдэг амтан амьдардаг. Зөвхөн тарваг гэдэг амтан Монголд байгаад байдаг юм биш. Европ, Альпийн нөрөө, Пиреней, Хойд Америк, Азад, Монголд, Казак, Орос одоо хятад хаас айгүй л ерөнхийдөө тарваг гэдэг амтан байгаа. Тарваг тэгээд яг өвлийн үйлрэл болохоор газар ухаад нүхэн дотроо тэ нүхэ дотор талаас нь булаад хаагаад ерөнхийдөө ичээндээ орчдөг. Ойролцоогоор нэг 6 сар орчим ичдэг гэсэн тийм одоо судалгаа байдаг. Хүмүүс гайхдаг л багтаа тарваг гэдэг амт ер нь юу иддэг юм бэ гэж. Одоо энэ зурган дээр гардаг шиг одоо үндэс цэцэг, холтос, булцуу, үр жимс одоо тий эдгээр одоо ногоон төрлийн хоолуудыг бол маш сайн иддэг. За тэгээ ус уудаггүй байгаа. За усны оронд одоо тий өглөө оройд нүхнээсээ гарч ирээд одоо өвсний шүүдэр чигээр ерөнхийдөө өөрийнхөө чигшлийг бол хангадаг. Тарвагтайгаа бусад мэрэгчин амьтдтайгаа адилхан уул зомог хоолоо шууд гараараа бариад сайхан тавтай тухтай барьж байгаа идэж бол чаддаг. Тарвагны үүр бол их сонирхолтой л да. Өөрийн гэсэн үүрийг байхаас гадна 4-5 одоо тэ муу нүх гэж ярьдаг үлээ, хуурамч нүх гэж ярьдаг үлээ. Тиймэрхүү одоо олон орцуудыг бол бий болгодог. За энэ 5-6 нүхнийхээ хаагурч яаж орж гарч одоо магадгүй тийм ерөнхийдөө нэлээд санаатай амтан. За тэгээ тарваг гэдэг амтан ичээндээ орсон бол мэдээж гарч ирж таарна. 5-6 дугаар сарын ихээр одоо ерөнхийдөө энэ эцэн нүхнээсээ гарч ирээд өөрийнхөө эзэмшил нутгийг эргэхээс гадна одоо шинээр төрсөн нас биеинд хүрч байгаа одоо тарвагнууд хоорондоо бүлээ хосоо олохын тулд одоо алаан хэд онцоотонуудаа нь бол хийдэг байгаа. За энэ үедээ бол ерөнхийдөө ихэнх залуу тарвагнууд 2 настай буюу бэлгийн бойжилт нь одоо эд бүрдсэн байна. За ингээд ороогаараа баваа шавааны үйлрэл эхлээд мөн алаан хэд онцсонжтойгоо холдож байгаа хосоо олсон хүмүүс ч үржилт орно. За үржилт орсны дараа эмэгчин одоо тарваг маань 33-аас эсвэл 34 хоног хээлээ тээдэг. За ингээд 4-өөс одоо 5 тонны ерөнхийдөө өөрийн гэсэн зулзуунуудыг гаргадаг. За зулзуунууд нь нүхэндээ төрөхдөө ямар нэгэн үс болон харах чадваргүй тийм одоо нэлээд одоо жижигхэн төрдөг. Тухайн үед нь одоо шинжил судалдаг хүмүүс хэлж байгаагаар 3 см урттай 30 г жимтэй юм жижигхэн хөрхөн одоо зулзгнууд төрдгөө гэж. За ингээ ихтэйгээ байж байгаа нэг 8-9-7 хоногийн дараа биеэ дагаж ихийгээ дагаж нүхнийхээ одоо үзүүр дээр гарч ирж суурс наалдаг. Ер нь тэгээ байгаль дээр байгаа тарваг гэдэг амтан ойролцоогоор нэг 12-аас 15 жил бол хөрхөө амьдарчдаг гэж байгаа. Тэгээ жилд нэг удаа төрөөд олшроод хөрхөн болж байна гэхээр ерөнхийдөө бас толгой нь улаан номонд орохооргүй хэмжээний бас өөрийгөө хөгжүүлээд өсөж үржээд явах боломжтой. Мэдээж тарваг ороогаараа одоо зодоонуудаа газар нутгийн булаацалдаа өмнө бүжигнээ үүсгэж байгаа үедээ хэмжээний дууд чимээ гарахаас гадна одоо тийм эсгэрч байгаа юм шиг чимээ гардаг. Энэ эсгэрж байгаа нь болохоор одоо аюулд орсон эсвэл одоо дайснаа өрөнд болж байгаа дагуулж хөтлж байгаа дуу гэж үздэг. Тийм учраас Канадад одоо тарваг гэдэг амьтныг эсгэрэгч гэж одоо хочилдог баг жишээ нь.
Таруу гэдэг амьтан бол одоо хоол ундан даагарах газар нутгаа эрэхтэй үргэлж одоо нүхнээсээ толгой хушуугаа баг багаар гаргаж нэлээд сонор сэрэмжтэй эргэн тойрны анхааралтай ажиглаж бүх зүйл эсвэл өчигдөр үлдээсэн одоо той чулуу мод одоо өвс одоо юуны байрлал хөдөлж үгүй юу гэдгийг маш сайн гярхаа одоо харж ийж энэ нүхээр гарах уу нөгөө нүхээр гарах уу эсвэл буцаж орох уу гэдгээ шийддэг байгаа. Ер нь таруу гэдэг амьтны шууд гараараа бариад авах ямар ч боломжгүй. Ягаад тэгэхээр ерөнхийдөө өөрийн аюулгүй орон зайг маш сайн мэдрэхээс гадна өөрийнхөө одоо хуурамч энэ тэнд одоо аюулаас зугтаж орох одоо хуурамч нүхнүүдийг хэмжээгээр бэлтгэсэн яг эднэрийнхэн радиус дотор одоо зугаалж бэлтжиж идэг учраас ер нь бол хирургийн яамд твдээд амархан баригдаад байхгүй. Таруугийн ингээ хүмүүс хараад нэг сайн одоо тий ойлгодгүй нэлээд болох одоо удаанд хөдөлгөөнтэй амьд ингэж ойлгоод үгүй энэ бол одоо тий таруу гэдэг амьтны нүдний хараа үнэрлэх сонсох чадвар бол маш сайн одоо хөгжсөн. Тэр тусмаа хад чулуу модруу хүртэл авирдаг бас ус руу орох юм бол сэлээд гараа явж чаддаг. Ер нь бүх юм нь шидэн бүрдсэн амьтан. Ингээд зуны турш одоо үржиж хосоо олоод өөрийнхөө каланыг байгуулаа те одоо өвлийн бэлтгэл ажилд ороод мах твэрийг өөхөө авсахын хажуугаар өвлийн бэлтгэл ажлаа бол маш сайн хангаж идэг. Ерөнхийдөө тарвганы одоо өвөл бэлтгэл ичих нүхэн нь бол бусад нүхнээс нэлийн гүн газрын гүний дулаан руу бараацсан одоо иймэрхүү нүх байдаг. За ингээд хичээнийхээ үеэр одоо таруу гэдэг амьтны температур 3 одоо градус хүртэл буур зүрхний цохилтонд минутанд 4-5 болж одоо маш бага одоо бараг амьд үхс нь мэдэгдэхгүй юм болдог. За энэ хугацаанд одоо бөөр нь бараг шээс ялгаруулдаг учраас их хэмжээний шингэн бас нэхэд боломжгүй болчихж байгаа. Тэгээ хавар болоод ерөнхийдөө тарууг одоо шул байсан, суларсан, турсан, туранхай тарууг гарч ирдэг. За энэ хооронд бол одоо өөрийнхөө нийт биеийн маасны бараг 50%-ийг ичж явах үедээ алдсан гэж үздэг. За тэгээ таруугтай холбоотой гой түүхүүд байна л да. Ер нь таруу гэдэг амьтан бол дэлхийд дээр маш алдартай. Тэр зам Америк, одоо Канада юу гэдэг те тухайн улс бүс нутгуудад 2 сарын 2-ыг таруугны дэлхийн өдөр болгож одоо тэмдэглэдэг байгаа. Яхаарахгүй ерөнхийдөө таруу гэдэг амьтан бол маш сонирхолтой, дээрээс нь экосистемд маш хэрэгтэй амьтан гэж үздэг. Тэгээ ямар ч байсан таруугны ихэнх төрөл зүйл ерөнхийдөө одоо устдах аюулд ороогүй ч гэсэн Казахстанд байдаг Тяньшань уулын орчинд амьдардаг Мензберийн таруугууд бол нэлийн одоо тод толгой одоо цөөрцсөн учраас дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан номонд бол орцсон байгаа. Намайг баг байхад Монголд бол тарууг бол нэлийн одоо ховордогчтой хүмүүсийн хэмжээгээр агнаснаас болж таруугны тод толгой улаан номонд ортол буурж исэн байдаг. Ийм учраас зарим бүс нутгуудад таргыг зөөвөрлөж авчиж өсгөн үржүүлэх одоо таргуу агнасан хүнийг торгох шороо оронд хийх гэх мэтийн одоо хуулийн эрх зүйн орчнуудыг болоод нэлээд авч ирсэн үндсэн дээр ерөнхийдөө таргууны тод толгой сүүлийн жилүүдэд баг багаар нэмэгдэж байгаа. Тэгэхээр ер нь одоо хоол ундгүй болчоогүй бол таргуу эднэ гэж тэр мөрөөр байгаа амьтныг очиж алж идэх ямар шаардлагагүй гэдгийг өнөөдрийн гоё түүх танд бол харуулж байна.